Сайн мэцэн үзэг сонсогч уншигч та бүхэндээ бэлтгэн өргөдөг 100 асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол Ардын намын нарийн бичгийн дарга өдөрт зөвлөлийн гишүүн Хангай Алтай хүрэлцэн гэж оролцож байна. Сайн минутанд орой мэнд хүргэе. Сайн байна уу? За юуны бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцож байгаа танд маш их баярлалаа. Баярлалаа. Өөрсөнд бас баярлалаа. За ажил төрлөнд тавтай байна уу? Сайхан намарч байна уу та? Тавлаг сайхан байна. Намарчаа сайхан байна. Таних сайхан уу? Сайхан байна. Та манай телевиз үзэгчдэд өөрийгөө болон гэр бүлийнхнээгаа нэг сайхан танилцуулаач. За намайг Хангай Алтай гэдэг. За Монгол Ардын намын нарийн бичгийн дарга өдөрт зөвлөлийн гишүүний одоо сонгуульт ажилтай. За өмнө нь бол би хөрөнгийн биержд одоо ажиллаж байсан. Монголын хөрөнгийн биерж 1991 онд байгуулагдсан. За ингээ байгуулагдаад бол энэ 30 хэдэн жилийн хугацаанд бол хамгийн олон жил хөрөнгийн биержийг толгойлж ажиллаж байсан ийм хүн. За гэр бүлийн хувьд бол хүү охин хоёртой эхнэртэйгээ дөрвөлээ амьдардаг. За хүүхдүүд маань одоо том нь сая одоо дунд сургуулиа төгслөө. Бага нь одоо төгсөх ангид байна. Ийм л хүн байна да. За хөрөнгийн бирж гэдэг газар бол таны бараг овг болцсон газар хаа. Хөрөнгийн бирж алтаа л гэдэг шүү дээ, тийм ээ. Тий. За хөрөнгийн биржээ тадар хоёул тусдаа асуунаа. Ясны асуулт бэлдсэн байгаа. За аль натгүй хүн байдیں алтаа маань. За би бол 40 мянгатын хүн. За 40 мянгатад тий 40 мянгатад төрсөн, өссөн. За мөн одоо аавч хоёр маань ч гэсэн бас 40 мянгатын улсууд. Манай өвөө эмээ одоо аль талаас өвөө эмээ нар маань анх одоо 50-аад оны сүүлээр 40 мянгат одоо дөнгөж баригдаад ашиглалтанд орж явахад ирж амьдарсан тийм улсууд. Тэгээ ер нь ингээд эргээд хараад байхад ер нь одоо хотын төвтэй за ялангуяа одоо энэ Сүхбаатар дүүрэгтэй бол их тийм салшгүй холбоотой хүн юм байна. За эмээ өвөө нар маань бол энэ нэгдүгээр сургууль гэж ярьдаг тийм ээ Монгол улсын ууган сургууль. Өвөө маань одоо захирлаар нь ажиллаж исэн. Эмээ маань одоо нэгдүгээр сургуулийн түүх газар зүйн багш хийж исэн. За нөгөө талын бас өвөө эмээ маань мөн л одоо энэ Сүхбаатар дүүрэгтэй холбоотой Сүхбаатар дүүрэгт амьдарч исэн, ажиллаж исэн. Аавын талын өвөө маань өөрөө одоо Монгол улсын их сургуулийн проректороор ажиллаж исэн. Мөн л одоо ингээд Сүхбаатар дүүрэгт байдаг шүү дээ тийм ээ их сургууль маань. За эмээ маань өөрөө бас дунд сургуулийн за дараа нь бол ийм цэцэрлэгийн багш эрхлэгч хийж исэн. Ийм хүмүүс аав ээж нар маань ч гэсэн одоо ингээд 40 мянгатын улсууд одоо тавчхандаа хэлэхэд бол ийм байна. Яг гарал угслаараа бол одоо угшлаараа бол даавын талаараа бол Зүүн аймгийн улсууд. Сүхбаатарт орондоо 40 мянгатын хүүхч одоо аль сургуульд орох вэ? 40 мянгатын хүүхд ер нь бол хүүхдүүд бол хамаарлаараа гэж ярьдаг тийм ээ. 45 дугаар сургууль манай байрныхан бол ихэнх нь 45 дугаар сургуульд. За мөн одоо 1-р сургууль, 23 дугаар сургуульд. За мөн одоо энэ 3 дугаар сургууль тийм ээ. Орос 3 гэж ярьдаг. Эдгээр сургуулиудад ерөнхийдөө бас голчлон сурдаг. За одоо намайг бол 10 жил байхад бол тийм байсан. Одоо бол мэдээж хэрэг маш олон одоо энэ шинэ сургуулиуд. За тэр дотор одоо хувийн зэрэг одоо олон сургуулиуд гарсан. Тухайн үед бол тийм байсан. За миний хувьд бол би Орос 3 дугаар сургуульд сурж байсан. Өөхөө сургуульд оров. Яг тий Орос даав ээж маань л одоо Орос сургуульд оруулсан л да. Өмнө Орос хэлтэй болох нь шүү дээ энэ ч баг. Орос хэл ер нь сайн шүү. За ингээд Орос 3-ыг төгсөөд хаашаа сургуулж явсан байдгийг. За дунд сургуулаа төгсөөд би Моёст хэлсэн Орос Монгол улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг би төгссөн. Чи одоо хэдэн он бэ? 99 оноос 2004 онд. Одоо анхны 5 жилийн одоо төгсөлтөлтөө. Өмнө Орос сургууль төгссөн чинь Орос морс явах боломж болцоо нь яасан бэ юм бэ? Яг эрэгтэй хүүхд ер нь бас аавгаал дуурай гэж боддог. Аавынхаа бас одоо юу гэдгийг замналаар явъя гэсэн ийм хүсэлтэй байдаг юм байна лээ. Аав маань өөрөө Моёсын хуулийг төгссөн. Тэгээд би ч гэсэн ер нь хуульч болъё. Моёсын хуульд сурах гэсэн ийм одоо хүсэлтэй байсан. Тэр дагуу тэгээд тэнцээд Моёсын хууль зүйн сургуульд орсон л доо. Хүүхдүүд ч нэг би тийм мэрэгчлэлтэй болноо л гэж одоо өсөж мөрөөддөг байсан. Таны мэрэгчлэл бол хуулийн талын хүн болноо л гэдэг байсан шүү дээ тийм ээ. Одоо эргээд ингээд харахад жоохон буруу мэрэгжил сонгоцсон уу гэдэг эргэлжсэн тал байна уу? Ер нь байхгүй шүү. За мөс төгсөё хэлээ. За мөсөө төгсөө яасан бэ? За Монгол улсын их сургуулийг төгссөн. Төгсөөд бол бас жил орчим би Швейцарт бас ажилласан. Одоо түүхийн эдийн худалдааны чиглэлээр
компанид ажиллаж байгаа. Тэгээд би Монголд одоо Boroo Gold, Centera Gold гэдэг байдаг тийм ээ. Анхны л одоо энэ барууны үйл ажиллагаатай одоо барууны хөрөнгө оруулалттай ийм компани. За тухайн компанид би ажилд орсон. Засгийн газартай харилцах албанд ажиллаж байсан. За ингээд 2007 онд 7 оны намраас одоо Монгол улсын ерөнхий сайдын шадар туслахаар ажилласан. За ингээд одоо Үед чинь баяр дарга байсан. Баяр дарга ерөнхий сайд байсан. Тэрний дараа бол одоо 2 жил ажиллаад хөрөнгийн биржид ажилласан да. Тэгэхээр эргүүндээ захирал дараа нь гүйцэтгэх захирал болоод. Ер нь хөрөнгийн биржтэй та ер нь яаж яваад холбогдсон байдээ? Орцсон байдээ. За хөрөнгийн биржийн хувьд бол мэдээж хэрэг одоо энэ Монголын түүхэнд өөрөө асар том одоо үүрэг нөлөө үзүүлсэн газар шүү дээ. За тухайлж хэлэх юм бол 1991 онд 90-ад оны ихэр гэж хэлээ л дээ. Монгол улс өөрөө эдийн засаг нийгмийн хос шилжилт хийсэн. Улс төр эдийн засгийн. За энэ эдийн засгийн шилжилт нь бол энэ Монголын хөрөнгийн биржээр дамжиж явсан байдаг тийм ээ. За тухайн үед одоо энэ ваучрын хөтөлбөр гэж ярьдаг та одоо энэ зүүн Европын орнууд одоо тухайн үед шилжилтийг Монголтой л адил хийжсэн. За ингээд мөн л адил одоо Монгол улсын цэнхэр ягаан тасалбар гээд эргэн бүрд одоо тухайн үедээ тасалбар олгоод ингээд 475 одоо төрийн өмчт үйлдвэрийн газрыг бол хөрөнгийн биржээр дамжуулан хувьчилсан байдаг. Энэ утгаараа бол энэ иргэдээ өмчжүүлэх энэ томоохон одоо хөтөлбөрөөр хөрөнгийн биржээр дамжиж хэрэгжсэн нэгт. Хоёр дахь нь бол одоо би өөрөө бас энэ хөрөнгийн зах зээлийг бас нэлээд тийм сонирхдаг, судалдаг. Монгол улсад ер нь яагаад хөгждөг юм болов? Яагаад одоо энийг одоо бусад манайхтай ижил гарааны төвчнөөс эхэлсэн улс орнуудтай бас зэрэгцсэн тийм боломж одоо тийм төвчөнд хүрдэг юм бол юу н одоо болдго юм бол гэж бас нэлээд тийм сонирхож байсан л да. Тэгээд энэ ч утгаараа одоо хөрөнгийн биржид бас ажиллаж эхэлсэн. За мөн одоо энэ ажиллах хугацаанд бол бас тодорхой бас үр дүнгууд бол гаргасан гэж боддог. Хэдэн оноос эхэлж ажилласан бэ та? Би 2010 оноос ажилласан. 2010 оноос. Нөгөө цэнхэр тасалбарчин бол танаас өмнөх үеийнх энэ чи хэдэн он байдаг вүлээ? 90? Цэнхэр ягаан тасалбарч анх 91 онд. 91 онд. Одоо тухайн үедээ ярьдаг байсан их хувьчлал гэх тийм ээ. Эхэлсэн. За ингээд би буруу санаагүй бол одоо 95 оноос хоёр дахь зах зээлийн арилжаа гэж эхлээд иргэд нөгөө одоо тухайн тасалбараа хувьцаанд шилжүүлээд тэрийг одоо энэ байгууллагуудын хувьцаа нөгөө 475 компани гэж ярьлаа шүү дээ тийм ээ. Төрийн өмчт үйлдвэрийн газрууд. За тэрний одоо хувьцаа болгож хөрвүүлээд ингээд хувьцаатай иргэд маань 95 оноос одоо хоорондоо хувьцаагаа арилжааж эхэлсэн. Энэ цэнхэр ягаан тасалбар дээр нэг ийм байдаг юм шиг лээ. 91 он гэдэг чинь би ч бас хүүхдэж ажиллаа. 7 дугаар ангийн хүүхд байсан байна 91 онд. Тэгээ би нэг бүдэг гэдэг санаад байдаг манай цэнхэр ягаан тасалбартай болоод энэ ер нь яг ямар учиртай юм? Тухайн үед одоо байсан Монгол улсын иргэн бүрт олгож байсан юм уу? Насан турш хүнд олгож байсан юм уу? Ягаан нь ямар учиртай байсан? Цэнхэр нь юу байсан? Алийн тасалбар гэдэг байгаа. Энэ дээр та нэг ойлголт өгөөч. Тухайн үедээ бол нийт хүн амын 52% тасалбар болгосон юм байл. 1.2 сая хүн одоо тухайн үедээ энэ одоо цэнхэр ягаан тасалбартай болсон. Та хэлж хувьд 1.2 сая байсан бахан тухайн үед тий. Үгүй Монгол улс чинь 88 онд анх 2 дахь сая 2 сая дахь иргэнэ одоо үлгийдэж авсан гэдэг шүү дээ. Тэгээ та бүхэн хүүхдүүд байсан та сая хэлж байна. Тэгэхээр та бүхэн хувьд одоо юу гэдгийг цэнхэр ягаан тасалбартай болоогүй гэж бодохлоор насан туршаагүй одоо хүмүүст бол өгөөгүй. Насан туршсан одоо Монгол улсын иргэн бүрд тухайн үедээ цэнхэр ягаан тасалбарыг өгч ирсэн юм байна. За нэг талаас одоо юу гэдгийг ингээд одоо ярьдаг л да их хувьчлал гээд зөв буруугаар маш их ярьдаг тийм ээ. Гэхдээ зүгээр ингээд эргээд би зүгээр хувь хүний хувьд ингээд харахад иргэн бүхэн тэгш боломж болцоо болгосон. Гарааны нөхцөл ижлэх юм байсан. Тэр нь өөрөө бол энэ маш чухал зүйл юм байна гэж харсан. За тэгээд 90 оны өмнө чинь одоо Монгол чинь хувийн өмч байхгүй нийгэм байлаа шүү дээ. Бүх юм улсынх төлөрсөн төлөвлөгөөд эдийн засагтай төрөөс команд өгдөг. Тэр төлөвлөгөөг биелүүлдэг тийм ээ. За гэтэл одоо эн чинь ингээд Монгол улс маань өөрөө зах зээлийн нийгэм шилжиж яадаг. Төр бүх өмчтэй байдаг. Бүх өмчийн эзэн байдаг тийм ээ. Тэгэхээр тэрийг эн чинь иргэддээ шилжүүлэх хэрэгтэй болно доо. Өмчхүү байсан нийгэмд болохоор хүмүүст ямар ч хоримтлал байхгүй. Тэгэхээр энийг яаж одоо зөв зүйтэй ижил тэгш болцоо боломжтой хийх вэ гэсэн энэ одоо хөтөлбөр өөрөө тэр энэ цэнхэр ягаан тасалбарын л одоо энэ хөтөлбөр л дөө
мэдээж хэрэг одоо энэ хугацаанд зарим нэг нь бол одоо араа илүү мэдээлэлтэй, араа одоо илүү гүйлгээ ухаантай хүмүүс нь бол тэр хувьцааг одоо төвлөрүүлсэн байх нь шүү дээ, тийм ээ. Үр дүнд нь бол хувийн өмч бий болсон. Өмчийн шилжилт явагдсан. Энэ өөрөө бол одоо маш зөв зүйтэй юм зүйл гэж боддог доо. Мэдээж хэрэг нэг талдаа нөгөө арааны хин нэгэн хүнд илүү болцоо одоо боломж олгоогүй. Бүгдээрэнд нь л ижилдэгш гараанаас эхлүүлсэн. Энэ нь өөрөө бол мэдээж хэрэг одоо тухайн үед байсан хамгийн зөв шийдэл болов уу гэж бодож байна. Тэгээд эн чинь яг одоо үед тэр нөгөө цэнхэр тасалбар нөгөө яан цэнхэр юм нь хаана яваагач мэдгүй хүмүүс байгаа шүү. Байдгийн байна лээ. Одоо энийг ер нь тэр мэдгүй хүмүүс маань ер нь хаашаа хандаж сургийг гаргаж олж байгаа юм. За цэнхэр нь бол одоо цэнхэр ягаан гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр бол цэнхэр нь өөрөө хувьцаа. За одоо нөгөө ягаан тасалбар нь болохоор одоо тухайн үед энэ тоног төхөөрөмж тухайн одоо үйлдвэр байгууллагуудад одоо тоног төхөөрөмж болгох ийм боломжийг л олгож ирсэн юм байлээ л дээ. За ер нь одоо та бүтэйч түрүү ярьлаа. Ийм ижил тэгштийн боломж одоо бололцоо өгсөн боловч зарим улсууд мэдээж хэрэг нөгөө мэдээллийн тэгш бос байдал зарим нь ч одоо сонирхоогүй байх тухай үедээ тий зарим нь бол учрыг нь ч олоогүй байсан. Бас бүрэн бүтэн тийм одоо тайлбарлах шил арх мархаар өчтгөл байсан санагдаад байна. Явагдсан хэсэг нь бол одоо бид бүхэн хөөхд байсан учраас бас сайн мэдэхгүй. Гэхдээ одоо ингээд одоо юу гэдгийг эргээд харахад бол тухайн үедээ хувьцаанд хөрвүүлсэн. Тухайн тэр одоо үйлдвэрийн газрууд өнөөдөр хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа ийм одоо үйлдвэрийн газруудад хувьцаатай тийм улсууд бол байдгийн байна лээ. За ногдол ашигч хоримтлагдсан тийм ээ тэр тухайн хувьцаанд одоо олгосон ногдол ашиг нь хоримтлагдсан ийм бол байдаг. Тэгэхээр одоо энэ үндэс цаасны төлөвлөсөн хадгаламжийн төв гэж байдаг. Энэ үндэс цаасны төлөвлөсөн хадгаламжийн төвөөс бол энэ цахимаар лавлага авах боломжтой. Тухайн үед одоо аав зөвхөн өөрөө ч биш л те одоо аав ээж нь хамаатан садна тийм ээ ахмад үеийн бас хувьцаа эзэмшижсэн хэсгийг нь бол энэ регистрийн дугаараар нь одоо өгөөд шалгаад үзэх боломжтой. Хэрвээ одоо аав ч юм уу өвөн ч юм уу тийм хувьцаатай жаад нөгөөдгөө ийш тийш нь хөрүүлээгүй борлуулаагүй байжгаад насын эцэлсэн үр хүүхэд нь одоо нөгөөдгийг өвлж авах ч гэдэг юм уу тийм боломж байх уу? Өвлөх боломж байдаг. Өвлж авах. Энэ талаар одоо ер нь бол ингээд иргэдтэй уулзж авах гэм тэр бас энэ талаар нэлийн асуудаг л да. Зарим нь бол тухайн үедээ бас хувьцаа болгож одоо миний ойлгож байгаагаар бол энэ чинь хувьцаа болгож хөрвүүлээд тэгээд одоо ямар үйлдвэрийн газар юунд хийх үү, юуны хувьцаа болгохгүй гэсэн ийм бол процесс явсан. За нэг юм энэ дээр бол бас хэлэхэд бол нийтдээ бид түрүү хэллээ шүү дээ 475 улсын өмчт одоо үйлдвэрийн газруудыг хувьцаат компани болгосон. За мэдээж хэрэг энэ одоо компаниуд дунд энэ одоо зах зээлийн нийгэм таарахгүй, тохирохгүй бас тийм байгууллагууд бас байсан байж таарна шүү дээ. Одоо жишээлбэл юу гэдгийг одоо автобазууд, за одоо юу гэдгийг социализмын үеийн эдийн засгийн загварт одоо ингээд тохирсон ийм одоо объектууд бол бас нэлээдгүй байсан юм байна гэж би ойлгосон. За мэдээж хэрэг эдгээр нь бол одоо энэ зах зээлийнхаа жамаар одоо шинэ үеийн нийгэмдээ бас төдийлөн зохицохгүй тийм бас компаниуд үйлдвэрүүд бас нэлээд байсан. Тэдгээр нь мэдээж одоо цаг хугацааны ирэхээр цаг үеийн шаардлагаар үн таалга барьсан тийм юм бол бас нэлээд байдаг. Тийм. Ер нь шүүлгэх хэрэгтэй. Шүүлгэх хэрэгтэй. Одоо сүүлд гарсан хувьцаа гэх юм бол одоо иргэн бүр ногдож байгаа Эрдэнэс тавлогоогийн хувьцаа байгаа. Хүн болгонд тараасан шүү дээ. Энэ маань болохоор шилжүүлж болохгүй, зарж болохгүй. Хуучин бол нөгөө шил арх мархнаас өгөөд идэгээс. Тэгээд тэн дээрээсээ одоо хашир суусан л байх нь шүү дээ. Ингээд зарч тийм байх гээд одоо бол зарж болохгүй, өвлүүлж болох байгаа тий. Төрд бид нар зарж болоод нөгөө сургалтын төлбөр инээдргээ төлөөд байгаа бах тий. Тий. Энэ 2010 байна уу 11 онд энэ хөтөлбөр гарсан. За Эрдэнэс тавталгай компани 1072 хувьцааг Монгол улсын иргэн бүрт өгсөн тийм ээ. Гэхдээ одоо 91 онтой харьцуулахад нэг зүйлийг хийгээгүй. Тэр нь бол тухайн хувьцааг эдийн засгийн эргэлтэнд оруулах нөхцөлийг нь бол бүрдүүлээгүй. Мэдээж хэрэг нэг урд өмнө болсон энэ бас одоо туршлага дээр үндэслсэн байх л гэж би ойлгож байна л да. Одоо тухайн үед би өөрөө бас биржид ажиллаж байсан. Миний зүгээс бол энийг эдийн засгийн эргэлтэнд анханаас нь оруулаач гэсэн бас ийм бол саналыг бол дэвшүүлж байсан.
энэ одоо концепцийг бас гаргахад ч гэсэн бас ингээд хамтраад ажиллаж одоо ажилд нь оролцоод явжсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл бол одоо энэ 1072 хувьцаа эдийн засгийн эргэлтэнд оруулж одоо зарж борлуулах энэ нь бол одоо их зүгээр хаалттай байна. Энэ ч 10 хэдэн жилийн хугацаа өнгөрчлөө. Гэхдээ энэ 10 хэдэн жилийн хугацаанд бол бас төдийлөн эдийн засгийн өрөөгөөж бид нар бас нэг хүрцэнгүй шүү дээ, тийм ээ. За 2016 онд санагдаж байна. Одоо сайн хувьцаа гэдэг хөтөлбөр гарч ирсэн, тийм ээ. За сайн хувьцаа хөтөлбөр бол одоо төр одоо 1072 хувьцаагаа эзэмшиж байсан. 1072 хувьцаа эзэмшиж байгаа иргэдээс за ялангуяа одоо юу гэдэг ахмад наснууд, оюутнууд нөгөө сургалтын төлбөрт нэмэр болох зэрэг ийм зорилтоор бол төрд худалдах тэр буцаад эргэж худалдах тэр боломжийг бол тухайн үед олгож ирсэн. За одоо энэ талаас ч гэсэн бас ер нь ингээд иргэдтэй уулзаад явж явах бас тухайн үед би бас хувьцаагаа ингээд борлуулсан юм аа. Одоо ингээд сая чинь одоо юу гэдэг энэ хувьцаа маань бас нөгөө эрдэнэс тамтлахын үйлдвэр маань эдийн засгийн хувьд өргөөчтэй болж эхлээд ингээд ногдол ашиг зэрэг тараалаа шүү дээ. За ингээд үүнтэй холбоотойгоор би одоо ногдол ашиг авмаар байна. Гэвч одоо тухайн үед бас ингээд зарж борлуулсан юм аа гэсэн юм бол би бас нэлээд байдаг. Зарим нь бол бүр хэлд одоо иргэд хэлдэг. Би иргэд худалдаад авмаар байна. Одоо бирж дээр байдаг юм уу хаана байдаг энийг худалдаж авмаар байна гэсэн бас энэ хүсэлт саналуудыг бол бас нэлээд тавьдаг. Тэгэхээр одоо энэ чинь мэдээж 10 хэдэн жил өнгөрсөн учраас би хувь хүний хувьд бодоход бол энийг хувьцаа гэдэг утгаар нь 1072 хувьцаа бол эдийн засгийн эргэлтэнд оруулах зүйтэй байна л гэж боддог. Зарим нэг хүн аваад нэг өөр үйлдвэрлэлөөр оруулдаг ч юм уу те. Өгөн тийм ирхэн нээлттэй. Одоо тэгээд тийм л болох байлгүй дээ ч. Би бол цаг хугацааны асуудал болов гэж бодож байна. Хангай алтаа гэдэг ах юм уу хөрөнгөний биржийн алтаа гэдэг ах юм байна уу? Одоо ер нь тэгээд энэ биржийн алтай баг овг нь болчиход байна тий. Сүүл таныг ажиллаж байгаа хугацаанд манай арилжааны банкуд нийлээд нь IPO гаргалаа шүү дээ тийм ээ. Гэж одоо хэдэн банкнаас хэдэн IPO гаргаж. Ер нь энэ банкуд өөрсдөө IPO гаргахад одоо банк жаах одоо тэр ашиг мөнгө төргөө босгох. Иргэн миний хувьд юу болж байгаа юм бэ? За 2021 оны 1-р сард банкны хуулийн нэмэлт өөрчлөлт орсон. Тэгээд энэ бол зөвхөн нэмэлт өөрчлөлт биш, энэ бол реформын чанартай ажил гэж би хэлмээр байна. Юу гэхээр тэр нэмэлт өөрчлөлтийн дагуу бол энэ арилжааны банкуд за тэр дотор системийн гэдэг одоо Монголын хамгийн томоохон 5 банкийг олон нийтийн одоо хувьцаат компани болгох ийм хуулийн үүргийг хүлээлгэсэн. Эдгээр одоо 5 банк маань аж ахуйн нэгжүүд одоо Монгол улсад энэ зах зээлийн нийгэмд одоо шилжснээс хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа. Монголын санхүүгийн дэд бүтэц, Монгол улсын иргэн бүр үйлчлүүлэгч тийм ээ, данстай ийм томоохон аж ахуйн нэгжүүд. Өнөөдрийг хүртэл одоо өнөөдрийг ч байх те одоо энэ реформ хийхдээ бол бид бүхэн тухайн банкуудын үйлчлүүлэгч, харилцагч юм байсан. Хүү шимтгэлээд үлддэг тийм ээ, үйлчлүүлдэг юм байсан бол эдгээр одоо банкуд энэ реформ хийснээр бол хувьцаат компаниуд болсон. За нийтдээ бол энэ одоо банкнуудын IPO-ны одоо хувьцаа гаргахад нийтдээ 70 мянган одоо би буруу санаагүй бол 70 мянган хүн хувьцааг нь худалдаж авсан. За энэ бол тухайн банкны одоо банкнуудын тийм ээ харилцагчаас эзэн болох боломж нь нэгдсэн. Эдгээр улсууд маань өөрсдөө одоо өнөөдөр хувьцаанд ногдол ашиг авч байна. Өөрөөр хэлбэл одоо банкны тухайн үйлчлүүлж байгаа байгууллагынхаа бас эзэн нь болж байна. Өгөөж хүртэж байна. За одоо хувьцаагаа одоо юу гэдгийг тодорхой үнээр борлуулаад хувьцааныхаа үнэ өсөх юм бол иргэд зараад бас өгөөж хүртэж байна. Гэх мэтлэнгээр ингээд энэ бол ийм том одоо бас энэ баялагын одоо шудраг хуваарлт гэх юм. Энийний одоо томоохон юм хөшөөрөг болсон ийм том үйл явдал гэж бодож байна. Өөрөөр хэлбэл одоо банкнууд маань одоо зөвхөн Монгол банкны хяналтанд байсан бол одоо хувьцаат компани болсноор бол санхүүгийн зохицуулах орон давхар зохицуулалт нь ороод ирж байна. За дээрэс нь одоо он чинь улирал тутам, хагас жил тутам тайлангаа гаргаж байна. За тухайн тайлан дээр үндэслээд ногдол ашиг хуваарлж байна. Хувьцаа эзэмшигчдийн хурал. За одоо юу гэдгийг хувьцаа эзэмшигч ч гэсэн тухайн банкнуудын үйл ажиллагаанаас бол одоо үйл ажиллагааг илүү хянах боломжтой болсон. Гэх мэтлэнгээр энэ чинь маш том ийм шилжилт явж байгаа юм л да. Ер нь одоо энэ дэлхийн томоохон компаниудыг аваад үзэхэд бол бүгд л өөрөө хувьцаат компаниуд байдаг тийм ээ. Тэгэхээр энэ манай аж ахуйн нэгжүүдийн хувьд нэг талаасаа шин төвшөнд үйл ажиллагаа гаргаж байгаа. Нөгөө талаасаа бол иргэд энэ баялагын бас энэ хуваарлалтанд оролцох боломжтой. Энэ боломжийг олгосон юм томоохон юм реформын чанартай ажил гэж хэлмээр. За Монголын хөрөнгөний бирж гэдэг нэг газар байна.
За компаниуд ч яг одоо тэгээд нэг ашигын төлөө ингээд явна шүү дээ тийм ээ. Хөрөнгийн бирж маань хаана харьяалагддаг, чухам яг юу хийдэг, хаанаас ашиг олдог газар гэдгийг. Хөрөнгийн бирж гэдэг бол ерөөсөө зүгээр шуудах нэг үгээр хэлэхэд бол дэлгүүр. Мөн л ашигын төлөө байгуулга. Хувьцаат компани өнөөдөр намайг ажиллаж байгаа хугацаанд бол хөрөнгийн бирж 100% төрийн өмчт компаниас 66% төрийн өмчт үлдсэн 34 болвол одоо олон нийтийн өмчилж шилжсэн. Олон улсын жишгүүдээр би ч гэсэн одоо биржийн захирал байхдаа энэ талаар бас нэлээд ярьдаг л байсан л да. Ер нь 100% төрийн өмчт одоо хамгийн сүүлийн магадгүй бирж баха. Энэ өөрөө зах зээлийн төлөө ажиллах ёстой. Зах зээл нь одоо зах зээлийн оролцогчдод нь хувьцааг нь эзэмшээд өгөөж нь хүртээд явах ёстой. Ийм л газар. За нэг талдаа бол одоо энэ урт хугацааны санхүүжилт хүсэж байгаа одоо байгууллагуудыг мөнгөтэй одоо хөрөнгө оруулагчтай холбож өгдөг ийм л газар. Лангуу. За сүүлийн үед бол энэ хөрөнгийн биржийн хөгжил бол энэ одоо асар хурдцтай явсан гэж хэлмээр байна. Энийг бүр онцолж хэлмээр. За бирж маань өөрөө бол хувьцаат компани болсон. За одоо 100% төрийн өмчтөөс олон нийтийн өмчилж шилжлээ. Биржийн IPO 2023 онд хийгдсэн. 2023 оны одоо 1 сард амжилттай хийгдсэн. Нийт 7400 хувьцаа эзэмшигчдтэй болсон. За анх 100 төгрөгөөр гарч ирсэн нэг хувьцаа нь одоо өнөөдөр би буруу санаагүй 500 орчим төгрөгийн одоо үнэлгээтэй 4-500 төгрөгийн үнэлгээтэй байж байна. Өөрөөр хэлбэл одоо анх одоо хөрөнгө оруулсан хүмүүсийн хөрөнгийн өгөөжний энэ хэмжээгээр өндөр байна гэсэн үг. За цаашлаад ч гэсэн одоо энэ бусад энэ одоо Монгол улсад төрийн өмчт одоо олон байна шүү дээ тийм ээ. Томоохон одоо энэ төрийн өмчт байгууллагууд ч гэсэн энэ жишгээр олон нийтийн хувьцаат компани болоод иргэд одоо тухайн тэр хувьцааг нь худалдаж авах замаар бас хоримтлалтай болох өгөөж нь хүртэх юм ёстой л гэж боддог. Тэгэхээр бол бас бусад энэ төрийн өмчт компаниудыг бас нэг одоо замын засч одоо төвчилсэн гэх юм уу? Ийм процесс болсон гэж боддог. Адилхан л одоо ашигын төлөө компани болсон юм шүү дээ тийм ээ. Тий. Ер нь бол энэ чинь олон улсын зарчмын тэрэлтэй. Хөрөнгийн бирж гэдэг өөрөө анх одоо үүссэн үүсэл нь өөрөө энэ брокеруудын зуучлагчдын нэгдэл. Ингээд ийм биржүүд анх үүсэж исэн. Манайд бол одоо түрүүн хоёулаа нэлийн ярьлаа шүү дээ. Төрийн өмчийг олон нийтэд шилжүүлэх зорилгоор хөрөнгийн бирж үүссэн. Одоо бол бид нэр хөгжлийнхаа дараагийн шатанд гараад явах ёстой. Энэ нь бол одоо манай зах зээл чинь одоо сүүлийн үед бол ер нь маш хурдцтай өслөө шүү дээ, тийм ээ. Одоо жишээл 2017 онд гэтэл одоо 2.4 их найт төгрөгийн одоо үн бүхий хувьцаа, үнэт цаас хөрөнгийн бирж дээр одоо зарагддаг байсан бол өнөөдөр 12 их найт төгрөгийн хувьцаа, үнэт цаас хөрөнгийн бирж дээр зарагдаж чинь хэд дахин өссөн байж. Тэгэхээр одоо энэ илүү зах зээлийн энэ одоо жамаараа энэ юугаар явах хэвээр замналаар мөн одоо хөрөнгийн зах зээл дээр би түрүүн брокер гэж хэлээд байгаа. Эдгээр нь өөрөө зуучлагч байгууллагууд. Та биднийг хөрөнгийн зах зээл рүү ороход одоо зуучж өгдөг юм байгууллага. Тэгэхээр энэ зарчим руугаа одоо явж байгаа. Иргэдийн компаниудын хөрөнгийн зах зээлийг сонирхох сэдэл нь бол нэлээдгүй хурдтай хөгжөлтэй явж байна л гэж тоон үзүүлэлтэд ч гэсэн харагдаж байгаа юм байна тийм ээ. Одоо жишээлбэл юу гэдэг нь дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцах харьцаа гэж байгаа шүү дээ. Одоо нийт одоо хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байж байгаа үн цаасны хувьцааны нийт үнэлгээ нь одоо 2017 онд чинь 8 орчим хувь байсан бол өнөөдөр 17% бараг болцсон байх жишээтэй. Энэ хэрээр ийм одоо дөрвөн өсөлт явж байна. За мөн одоо ингээд зөвхөн одоо Улаанбаатар хотод чиглэлтгүй Монгол улсын өнцөг болон бүрээс ч гэсэн одоо бас иргэд бас хувьцаа бонд зөвхөн хувьцаа зарахгүй шүү дээ тийм ээ. Одоо энэ бонд хөрөнгөөр баталгаажсан үнцаас зэрэг одоо энэ шинийн бүтээгдэхүүнүүд бол хөрөнгийн зах зээл дээр гарсан. Энийг ч гэсэн бас хөрөнгө оруулалт хийдэг болсон. Гар утаснаас л одоо нөгөө мобайл банкинг гэдэгтэй ижилхэн хөрөнгийн зах зээлийн хөрөнгийн бирж ярилж өөрөө 100% цахимжсан. Тэгээд иргэд маань бас энэ талаар илүү бас ойлголттой болж байна. Хөрөнгө оруулах сонирхолтой болж байна. За бас нэг чухал зүйл хэлэхэд бол хөрөнгийн бирж гэдэг бол гадны хөрөнгө оруулалт татах томоохон платформ байдаг. Хаанч тэр. Дэлхийд дээр одоо энэ томоохон сангууд байдаг. Хөрөнгө оруулалтын сангууд. Олон одоо жижиг одоо та бид нар шиг хөрөнгө оруулагчдын өмнөөс хөрөнгө оруулалт хийдэг юм томоохон сангууд байдаг. Хэдэн их найт доллар одоо захиран зарцуулдаг малдаг хөрөнгө оруулалт хийдэг юм томоохон сангууд байдаг. Ийм сангуудыг ч гэсэн Монгол руу оруулж ирэх. Одоо боломжтой л доо энэ хэрээрээ чинь гадны капитал Монгол руу манай энэ дотоодын бирж дээр
унцаасаа гаргасан, хувьцаагаа гаргасан, бондоо гаргасан эдгээр компаниудад гадны хөрөнгө оруулалтыг татах боломжтой ийм платформ байдаг гэсэн. Энэ тал руугаа ч гэсэн бид бүхэн бас явж байна. Биржийн ажлаа та чи хийзөөхсөн лээ? 12 сард 2023 оны 12 сард. Сая ээж тус чуулган зарласан шүү дээ. Ээж тус чуулган дээр энэ хөрөнгөний биржтэй шиг холбооч нэг юм асуух гэдэг шүү. Танд одоо мэдээлэл байгаа байх уу гэж би сайн мэдгүй. Нөгөө биржээр зараад байсан нүүрсээ чинь биржээр зархаа болцсон байна. Энд чинь яаж байгаа юм бэ гэсэн юм яваад илээ шүү. Энэ биржээр зархтаа болцсон юм. Энэ бас их одоо томоохон сэдвэл дээ. Одоо намайг биржид ажиллаж авах хугацаанд манай баг хамт олон за энэ холбогдох одоо энэ уул уурхайн бүтээгдэхүүн биржийн тухай хууль гэж одоо гарсан их хурлаас за үүнтэй холбоотой одоо энэ төр засгийн бас шийдвэрүүд гарсан. Ингээд Монголын хөрөнгийн биржээр дамжуулж Монголын одоо энэ гол экспортын бүтээгдэхүүн болохын түүх хийдийг Монголын хөрөнгийн биржээр арилжаалах болсон. Ерөн зүгээр ингээд товчхондоо хэлэхэд бол Монголын эдийн засаг бол их тийм энгийн бүтцтэй эдийн засагтай болсон. Биднээс цөөн тооны хэдхэн бүтээгдэхүүн экспортлдог. Нүүрс, зис, төмрийн хүдэр гэх мэтлэн цөөхөн хэдэнд одоо бүтээгдэхүүн бид нэр экспортлдог. За ингээд оронд нь одоо олж ирсэн гадаад валютаар өнөөдөр одоо хэрэгжилж байгаа бүх юм хөдөлж авдаг ийм л бүтцтэй болсон шүү дээ, тийм ээ. А гэтэл одоо энэ Монголын энэ нөгөө түүх хийдийн экспорт нөрөө тунгалаг биш болцсон. Үүнтэйгээ холбоотой асар их одоо хил ам одоо ардлах сэрдлэг ийм юм үүссэн юм байсныг ил тод болгосон. За энийг ил тод болгох одоо гол одоо платформ талбар нь өөрөө хөрөнгийн бирж болсон. Хөрөнгийн биржээр дамжуулаад одоо нүүрс болон өнөөдөр одоо зис, жонш, төмрийн хөдрийг бол зарж байна. За ингэснээр бол энэ Монголын одоо экспортын бүтээгдэхүүнийг арилжааг нь ил тод болгосон. За ил тод болохтой зэрэгцээд энэ манай энэ экспортын бүтээгдэхүүний үн үнэлгээ өссөн. Урд өмнө одоо миний ойлгосноор яадаг байсан бэхээр бол одоо амны үн гээд аман дээрээс нь одоо худалдаж авдаг гэрээ хийгээд ингээд тээвэр дээр одоо юу гэдгийг тээврийн үнийн хоорондоо тохироод тэн дээр нь одоо магадгүй гол ашиг антер оруулаад ингээд экспортлдог байсан бол энэ уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль гарсан. Биржээр уул уурхайн бүтээгдэхүүнээ зардаг болсноор бол энэ одоо амны үн гэдэг юм байхгүй болоод хил үнээр олон улсын стандартын дагуу хил үнээр манах бүтээгдэхүүнээ зардаг болсон. За ингэснээр бүтээгдэхүүний одоо нүүрсэн дээр гэдэг юм уу одоо төмрийн хөдөр бусад энэ манай экспортын бүтээгдэхүүн дээр үн өссөн. Дотооддоо бид нар үнэ тогтоодог болсон. Гол экспортынхаа бүтээгдэхүүний. За түнчлэн одоо цөөхөн хэдэн тооны одоо хил дагуу байдаг ийм одоо компаниуд худалдаа өгчид манай экспортын бүтээгдэхүүнийг худалдаж авдаг байсан болвол энэ одоо ил тод борлуулдаг болсноор нийтдээ одоо энэ зүгээр хамгийн сүүлийн үеийн авсан миний мэдээгээр 300 гаруй компани одоо хоорондоо үнээр өрсөлдөөд ингээд Монголын бүтээгдэхүүнийг худалдаж авдаг болсон. За сүүлийн үед бас нэлээд яригч энэ манай гадаад валютын нөөц нэмэгдэж байна гэж байгаа тийм ээ. За одоо эдийн засгийн өсөлт за түнчлэн одоо үнэтэй үнээс улбалсан одоо энэ төрийн албан хангалтын цалин нэмэгдэх төрийн зөрүүг арилгах за мөн одоо энэ хамгийн гол чухал зүйл болох энэ Монгол төгрөгийн ханш Америк долларын эсрэг доктортой болсон. За мөн одоо зөвхөн доктортой болоод одоо зогсохгүй Монгол төгрөгийн ханш одоо чангарсан зэрэг нь бол энэ манайх экспортын бүтээгдэхүүнээ ил тод өрсөлдөөн дараагаар арилжаалдаг болгосонтой шууд холбоотой гэж бодож байгаа. Ялангуяа энэ манайх шиг эдийн засгийн бүтцтэй улсууд бол өөрөө валютын ханш доктортой байх. Монгол төгрөгийн үндэсний төгрөгийн валютын ханш доктортой байх өөрөө маш чухал зүйл шүү дээ. Энэ доктортой байж энэ дотоодын үнийн хэд өсөлт одоо байхгүй саарна байхгүй болно гэх зэрэг одоо ийм маш чухал зүйлүүдтэй өөрөө шууд холбоотой. Төр засгийн зүгээс ч гэсэн бас энэ тал дээр бол бас маш одоо зоригтой алхмууд хийсэн. За мөн одоо улсын хурал хууль баталсан засгийн газрын зүгээс бол энэ дээр бас журмууд гаргасан. За тэгээд уул уурхай хүнд үйлдвэрийн яамч гэсэн энэ дээр бол маш юм одоо дэмжиж ингэж ажилласан. Ингээд энэний үр дүнд бол Монгол улс өөрөө түүхийдээ ил тод зардаг болсон. За зарим улсууд ярьдаг л да одоо юу гэдгийг зөвхөн төрийн өмчт компаниуд зараад байна гэсэн ийм ойлголт бол байдаг. Гэтэл өнөөдөр бол одоо энэ зөвхөн одоо төрийн өмчт Эрдэнэс 5 толгоогоос гадна одоо МАК тийм ээ Energy Resource зэрэг одоо энэ бусад компаниуд Монголын хөрөнгийн биржээс бүтээгдэхүүн арилжаалж байна. Тэгээд одоо нүүрсний арилжаа өөр амжилттай болсон. Нийтдээ одоо ер нь бол энэ жонш, зис, нүүрс, төмөр зэрэг одоо энэ эдгээр ийм одоо төрлийн бүтээгдэхүүн биржээр арилжаалж байна. Нийт арилжаа энэ арилжаа анх нэвтэрснээс хойш 2023 оны эхнээс өнөөдрийн хүртэл 14.6 их найт төгрөгийн арилжааг
хийчихэд. Тэгэхээр энэ манай эдийн засгийг бас энэ тунгалаг болгох. Энэ манай экспортын бүтээгдэхүүнээ одоо илүү үнэтэй болгох ийм томоохон ажил, реформын чанартай ийм томоохон ажил хийгдээд байна гэдгийг бас хэлмээр байна. Тэгэхээр өнөөдрийн хүртэл хуулийн хэмжээнд зарж ийна л гэж та хэлээд байна. Биржээр нүрсийг. Тий. Тэгвэл ташаа мэдээлэлсэн юм уу? Яг уу биржээр нүрс зарахгүй байна гэдээс. Объем нь одоо юу гэдгийг хэмжээ нь ямар болсныг би бол мэдэхгүй. Яагаад гэвэл би одоо нөгөө биржид ажиллахгүй байгаа учраас. Гэхдээ бол энэ бол өөрөө амжилттай болсон. Цаашдаа ч гэсэн энэ ингээд явах ёстой зүйл гэж би бодож байна. Тэгэхээр бол одоо юу гэдгийг би нөгөө сүүлийн үеийн нарийн мэдээлэл одоо объем нь ямар болсон их баг болсныг нь бол би нарийн мэдэхгүй байна л да. Биржээр зарсны сул тал гэж байх болов уу? Одоо миний харж байгаагаар сул тал гэж бараг байхгүй дээ. Нөгөө бүтээгдэхүүнээ зарж байгаа байгууллага нь бүтээгдэхүүнээ илүү өндөр үнээр зарж байна. Урд өмнө одоо юу гэдгийг 5-10 байгууллага л одоо хоорондоо ингээд юу гэдгийг үнийн тогтоогоод ерөнхий одоо юу гэдгийг ингээд нөхцлөө өгдөг байсан бол өнөөдөр 300 гаруй компанид ил тод зарах энэ боломжтой болчихно. Нөгөө талаас манай би түрүүн хэлсэн манай экспортын бүтээгдэхүүн энийгээ дагаад энэ чинь үнэн өсөж байгаа шүү дээ. Чи Монгол улс орж иж байгаа валютын урсгал нэмэгдэж байна гэсэн. Мөн одоо зөвхөн одоо цөөн тооны байгууллагууд худалдаж авдаг гэсэн бол худалдан авагч талаасаа өөр одоо босод нэг чинь Монголын бүтээгдэхүүнийг бас худалдаж авах гэсэн бас юм сонирхолтой байгууллагууд бас байж байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр эднэрт ч гэсэн бас тэгш боломж олгочихно. Биржийн арилжаа гэдэг өөрөө бас цогц зүйл л дээ. Одоо эн чинь стандарт зарж байгаа шүү дээ. Жишээлбэл одоо манай энэ уул уурхай компани нөхдөд өмнө хэлдэг байсан. Худалдаа авагч зөвхөн сайн чанарын одоо нүрсийг авнаа л гэдэг байсан. Тэгэхээр эн чинь одоо сорчилж авдаг. Гэтэл одоо хөрөнгөний бирждэр өнөөдөр чинь 5-6 нүүрс гэтэл 5-6 стандарт гарчлаа шүү дээ. 3-1 кокс ч нүүрс одоо кокс ч нүүрс энэ төр гих мэтлийн юм стандартууд гараад одоо эрчим хүчний нүүрс ч гэдэг юм уу тийм ээ. Тэгэхээр худалдан авагч ч гэсэн тухайн стандартыг харж агаад өөрт хэрэгтэй нүүрсүүдээ худалдаж авах боломжтой болсон. Зөвхөн нүүрс биш. Төмрийн өдөр ч юм уу адил төмрийн агуулганы юм байна. Өдрийн агуулганы юм байна гэсэн ийм одоо стандартын дагуу зарж байгаа учраас худалдан авагч талдаа ч гэсэн өөрөө илүү давуу тал болгож байгаа. За мөн одоо энэ манай уул уурхай компаниудаас бас зарим нь хэлжсэн. Өмнө бид нөгөө сорчлоод байдаг бас сорчилж ингэж авдаг байсан учраас уулын ажлын төлөвлөгөө нь одоо жишээлбэл юу гэдэг юм бас нэг эвдэгдэг одоо юу гэдгийг тийм байсан бол одоо стандартчлаад гаргаад стандарттай ачиж. Урд өмнө одоо ингээд зарим нүүрс, зарим бүтээгдэхүүн нөгөө худалдаа авахч авахгүй дээ гэд ингээд баг одоо юу гэдгийг борлуулдаг, овоолго үсгдэг байсан бол тэрийг нь худалдаад авдаг болсон. Гэх мэтлэнгээр энэ нөгөө аль талдаа давуу байдал үүсгэж байгаа ийм л зүйл гэдгийг бас хэлмээр байна. Дээрэс нэг ийм байгаад байгаа. Энэ биржээр нүрс заруулахгүй байх сонирхол байна уу гэдэг байгаа. Одоо зарим нэг хүмүүс ч одоо жишээ нь биржээр нүрс зарах гал одоо тонн тэтэгээл одоо бирж дээр чинь ингээл тавьдаг юм байна шүү дээ. Тэгвэл нэг 2-3 хүн орж иж компаниуд харчаад тэгээд сонирхгүй байна. Тэгээ бид нь одоо урд нь гаргадаг байсан, нийлдэг байсан тоо хэмжээндээ хүрэхгүй байна гэдэг юм сонсогдоод байгаа байхгүй. Энэ дээр таны бодол. За яг энэ дээр бол бас мэдээж нарийн мэдээлэл байхгүй наа. Гэхдээ зүгээр яг урд өмнө нь одоо юу гэдгийг шууд ингээд үнэ тохироод авдаг байсан бол одоо энэ чинь өөрсдөө зарчим ороод ирэхлээр одоо бас хүн болгон энэ чинь бас талархаж хүлээж авахгүй байх л да. Зүгээр тиймэрхүү юм болсон болов гэж бодож байна. Нөгөө талаар бол хоёлоо бол одоо энэ ерөнхий нэмэх одоо давуу талуудыг нь бол ярьчлаа. Энэ нь бол хангалттай олон байна. Үр дүнгийн ч гэсэн одоо манай эдийн засаг одоо тэгээ монголчууд бид ч гэсэн одоо бас ингээд хүртээд явж байна л гэдгийг бас хэлмээр. Таны биржид ажиллаж байх хугацаанд ер нь биржид нийтдээ хэдэн жил ажиллаж юу та? За яг одоо гүйцэтгэх сахирлаар бол 10 жил. Таны биржид ажиллаж байх одоо хугацаанд тоо хэлэр ч юм уу одоо тийм амжилт одоо нэг юм байна да үзүүлэлт байна да. Тэр ямар юм байна? Би бас яг зүгээр ингээд өөрийгөө харж яхад ямар нэгэн одоо ингээд нэг юм ажилд нэг ажиллахлаар бас ингээд одоо нэг хальт ажиллаад ч гэдэм үсэ одоо нэг хальтуулт ингээд байчаад гэхээсээ илүү үр дүн гаргахыг хүсдэг. За бирж дээр ч гэсэн ажиллаж явах хугацаанд бол бас тодорхой үр дүнгууд гарсан. Үнэхээр одоо энэ хөрөнгөний зах зээл бол бас хөгжсөн шин шатанд гарсан. Мэдээж хэрэг би ганцаараа хийсэн биш. Энэ чинь одоо маш том салбарын хэмжээнд энэ ажил маань өөрөө ингээд зөв зүйтэй явсан. Бодлого нь өөрөө зөв зүйтэй байсан л үр дүн шүү дээ, тийм ээ. За энд ч гэсэн бас одоо юу гэдэг юм бас өөрөө гар бие оролцоод надаас шалтгаалсан ч гэсэн зүйлүүд байгаа. За зүгээр цөөн хэдэн тоогоор одоо ингээд аваад үзэхэд бол одоо жишээл биржид ажиллаж явах хугацаанд бол одоо байгууллагууд, компаниуд тийм ээ аж ахуйн нэгжүүд 1.8 их нийт өргөний одоо үнд цаасыг хөрөнгөний бирж дээр
гаргасан. Урд өмнө одоо энэ ч огт байгаагүй үзүүлчүүд. За мөн одоо юу гэдгийг энэ биржид байх хугацаанд бол энэ бирж дээр бүртгэлтэй байж байгаа хувьцаануудын үнэлгээ жишээлбэл эрс өссөн. Одоо энэ 12 их найт төгрөгийн үнцаас хувьцаа өнөөдөр бирж дээр бүртгэлтэй байж байна. 17 онд бол энэ 2.4 их найт төгрөгийн одоо хэмжээтэй зах зээл байсан бол өнөөдөр энэ тоо маань өөрөө одоо нийт дотоодын нийт бүтээгдэхүүний бараг 17% болж өссөн. За мөн одоо энэ хугацаанд мэдээж яриг банкны реформ явсан. Түрүү хоёлаа ярьсан. Энэ одоо энэ одоо баялагын шудраг хуваарлтын бас тийм гол юм өшөөрөг болсон юм зүйл явсан. Монголын хамгийн томоохон аж ахуйн нэгжүүд бас хувьцаат компани болсон. За мөн одоо энэ Монголын экспортын бүтээгдэхүүн, Монгол улсын одоо хамгийн гол экспортын бүтээгдэхүүнүүд ил тод биржээр арилжаалагддаг болсон. Зэрэг одоо бас энэ томоохон ажлууд байна л да. За мөн одоо энэ манай бирж өөрөө хувьцаат компани болсон. Одоо 7400 анх одоо 7400 хувьцаа эзэмшигчтэй болсон. Одоо энэ томор өссөн л баг. Анх одоо гарсан хувьцааны нэгж үнэлгээч гэсэн одоо 100 төгрөгөөс бол өнөөдөр 4-500 төгрөг байна. Гэх мэтлэн ийм томоохон юм реформын бас чанартай ажлуудад бас одоо ингээд гар бие оролцоод явж ирсэн. Одоо бирж дээр ч гэсэн одоо маш олон зүйлүүд бас хийгдсэн л дээ. Одоо энэ олон улсын одоо жишээлбэл одоо улс орны нэг зээлчих зэрэгэл тогтоодог гэдэгтэй адилхан хөрөнгөний зах зээлүүдийг зээлчих зэрэгэл тогтоодог бас ийм байгууллага байдаг. За Монгол одоо тийм байгууллагын зэрэглэлтэй болсон. За мөн одоо энэ монголчин уул уурхайн орн шүү дээ. Монголд одоо уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ гадны томоохон биржүүдээр хөрөнгө босгоод ингээд Монголд үйл ажиллагаа явуулдаг компаниуд байдаг. За тэгвэл тэдгээр компаниудыг одоо энэ Монголын хөрөнгөний бирж дээр хувьцаагаа бас давхар бүртгэл гэж ярьдаг. Гаргах энэ боломжинд бүрдээ төрүүчээсээ компаниуд бас давхар бүртгэл хийлгэсэн. Өөрөөр хэлбэл Монголын одоо хөрөнгөний зах зээл маань олон улсын биржүүдтэй бас холбогдоод явж байна. За мөн одоо энэ үнэ цаасны зах зээлийн тухай хууль бас энэ намайг ажиллаж авах хугацаанд одоо шинжилэл найруулагдаж батлагдсан. Энэ нь өөрөө маш шинэ олон боломжууд бас үүсгэсэн. За энэ тухайн үед ч гэсэн бас одоо биржийн захирлын хувьар тэр ажлын хэсэгт нь бас ороод ажиллаж байсан. За өнөөдөр одоо энэ биржийн арилжаа өөрөө бас 100% цахим боллоо гэж бид түрүү ярьж шүү дээ. Энэ цахим болгохын ажлыг ч гэсэн баг ханд олонтойгоо хийсэн. Энэ бүхэн дандаа л томоохон юм бас шинжилгээ ажлууд болсон. Хөрөнгөний бирж маань хувьцаат компани юм байна шүү дээ, тийм ээ. Түрүүн хэлсэн шүү дээ. Ашигын төлөө одоо хувьцаат компани. Энэ Монголд ганцхан байгаад байна уу? Энэ өөр байх боломж байдаг юм уу? Дэлхийн бусад орнд юу яадаг юм? Монголд яг үнэ цаасны хуулиар энийг хориглоогүй учраас Монголд бас өөр бас шин би буруу санааг бол одоо хоёр бирж бас байдаг. Яг одоо үнэ цаасны одоо арилжааны чиглэлээр ер нь бол бусад улс орнууд яадаг вэ гэхээр жишээлбэл юу гэдгийг Америкийн нэгдсэн улс дэлхийн хамгийн том эдийн засаг тийм ээ. Бүгд найрамд хятад ард улс хоёр дахь том эдийн засаг. Тинчээ бол бас янз янзын төрлийн одоо хэд хэдэн биржүүд байдаг л да. Америкт гэхэд бол Нью-Йоркийн хөрөнгөний бирж, Nasdaq гэдээ байдаг. За бүгд найрамд хятад ард улсын хувьд бол одоо Шанхай бирж, Шинжээний бирж гэх мэтлийн биржүүд бол байдаг. Ийм практик бол байдаг. Манай хувьд бол манай эдийн засгийн хувьд бол одоо тухайн улсуудтай харьцуулахад энэ хамаагүй жижиг эдийн засагтай. Тэгэхээр бол яг нэг бирж гэхдээ энэ бирж нь илүү зөв энэ бол миний л хувийн бодол хувьцаат компани. Тэгээ энд бол одоо хувьцаа эзэмшээд явах юм бүрэн боломжтой ийм зах зээл гэж бодож явдаг. Хуулиар бол хоригдчихгүй юм байна. Хоригдсан юм байхгүй. Таны амьдралдаа баримталдаг зарчим юу юм? Хамгийн гол нь ер нь тэгээд энэ монголчуудын ялангуяа одоо юу гэдгийг за хаан ч одоо тийм л байх л та. Нэр төр тийм ээ. Нэр төрөө ямарч байсан одоо өндөр төргөж явъя гэж боддог. Хүнд одоо ямар нэгэн байдлаар юм хэлсэн бол тэрийгэ заавал тэр үгээ биелүүлэх ёстой. Өөрийнхөө чадахгүй юмыг одоо би ингэн тэгнэ гэж хэлчихэд дараа нь бас эргээд уулзахад нүүр алуун шүү дээ тийм ээ. Тэгэхээр аль болох одоо чадах юмаа бол би чадна гэдэг чадахгүй зүйлээ бол мэдээж хэрэг. Одоо хүнд амлах муухай шүү дээ тийм. Одоо тийм зарчимтай. Одоо та ямар ажил алга багшиж байна? Би Монгол Ардын намын нарийн бичгийн дарга, орон тооны нарийн бичгийн дарга болон Монгол Ардын намын удирдах зөвлөлийн гишүүний одоо сонгуульд ажилтдаг. Энэ нам гэдэг зүйл рүү хэзээ яваад орсон бэ та? Би 2008 онд анх намын гишүүн болсон. За. Түрүүн би хэлжсэн ерөнхий сайдын шадар туслах байсан. Тэгэхээр мэдээж ерөнхий сайд тухайн үед одоо ерөнхий сайд болон намын дарга болсон. Тэгэхээр одоо нэгэн талын юм ажил хийж байгаа бол одоо ингээ намын гишүүн болох нь зүйтэй гэсэн тийм шийдвэрийг тухайн үедээ гаргаад
Ингээд намын гишүүн болж байсан. За одоо энэ чинь бас нэлээд олон жил өнгөрчлөө энэ чинь бараг 20 жил болж байна тийм ээ. Тэгээд одоо намын бас намынхаа одоо сонгуульд бас хэд хэдэн ажлуудыг хийж түрүүн би хэлсэн өдөр зөвлөлийн гишүүн, нарийн бичгийн дараагаас гадна бас баг хурлын гишүүн. Энэ бидний амьдарч байгаа энэ нийгэм байна да тийм ээ. Одоо сайн таймуудаа болох бүтгөө олон асуудлууд зөндөө байгаа. Одоо таны нүдний ч өмнө байна. Миний нүдний өмнө ч л ил байна. Энэ олон болохгүй асуудлуудаас бид ер нь альнаас нь эхлэх ёстой бэ? Яг улс орны хэмжээнд одоо эхлээд аваад үзэхэд бол бас огт ингээд бүх юм болохгүй болцсон байгаа юм бол бас гэж одоо 100% бас хавтгаар болж болохгүй. Мэдээж хэрэг одоо ингээд энэ гол манай энэ эдийн засгийн бүтцийн гол бүрдүүлэгчийн түүхий эдийнхээ экспортыг бид нараас хэл тод болгочлоо. За мэдээж хэрэг одоо энэ баялагын хуваарлт дээр тийм ээ түрүү хэлсэн банкны реформ гэдэг энэ томоохон ажлууд жишээлбэл хийгдэж байна. За ингээд Улаанбаатар хотын хэмжээнд аваад үзье тийм ээ. Одоо хамгийн гол асуудал юу явж чинь хаана амьдарч байгаагаас үл хамааран Улаанбаатар хот гэдэг бол бид бүхний бүгдээрнгийн гэр. Зөвхөн одоо энэ манай энэ гэрийн хаалгаар гэр маань хязгаарлагдахгүй шүү дээ тийм ээ. Өөрөө чинь орц амьдарч байгаа байр, орчин тэгээд цаашаа одоо нийтийн одоо Улаанбаатар хотын зам харгуй энэ ингээд бид бүхний гэр. Гэтэл энэтэй холбоотой одоо юу гэдэг мэдээж хэрэг одоо асуудлууд байна. Одоо төвчрэлч гэдэг юм уу, утаач гэдэг юм уу тийм ээ. Энэ нь одоо энэ чинээс бас улбаалаад одоо цаашаа орон сууцчлуулж гэдэг юм уу. Ийм бас энэ томоохон бас энэ ажлууд энэ чинээс улбаалаад гарч байна. Тэгэхээр Улаанбаатар хотын хэмжээнд бол бас эдгээр асуудлуудыг бас тодорхой хэмжээнд шийдэх хэрэгтэй, шаардлагатай. Нэг өдрийн дотор энэ өргөс авсан юм шиг энийг бол шийдэд явах боломж байхгүй. Гэхдээ одоо зөрөгтэй тодорхой алхмууд аваад энийг бол хийх хэрэгтэй. Одоо Нямбатар дарга, хотын дарга маань бас энэ тал дээр ч гэсэн бас нэлээд тийм одоо шийдэмгий алхмууд аваад хийгээд явж байна. Цаашид ч гэсэн эдгээр ажлууд бол бас үргэлжлээд явах шаардлагатай гэж үзэж байна. Бүр нэг багтмаар сайхан болж байгаа юм юу вэ танд? Одоо болж байгаа юмуд байна л да байна уу? Бүгдийг одоо хараад бодож болохгүй шүү дээ тийм ээ. Яг нь санхүүгийн үйлчилгээ. Ер нь бол манай энэ үйлчилгээний сектор өөрөө бол одоо бас зөвхөн санхүүгийн үйлчилгээ чиглэлтгүйс үйлчилгээний сектор маань өөрөө бас хөгжиж байна. Одоо санхүүгийн дэд үтц маань бас юу гэдгийг тодорхой хэмжээнд бий болж байна. Мэдээж хийх зөндөл ажлууд байгаа. Цаашдаа ч гэсэн одоо энэ түрүүн би ярьж ирсэн хөрөнгөний биерчтэй холбоотой гэдэгтэл энэ томоохон сангууд бий болох хэрэгтэй байна. За дээрэс нь одоо энэ тэтгэврийн реформ гэж ярьдаг та. Энэ одоо бид бүхэн өнөөдөр хөдөлмөр хийж байгаа хүн бүхэн нийгмийн даатгалын шимтгэл төлж шүү дээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг одоо энэ чинь шимтгэл бидний маргааштай хийж байгаа хөрөнгө оруулалт байхгүй. Өнөөдөр одоо юу гэдгийг орлого олж байгаа нь бол тодорхой хөрөнгө үүсгэн. Ингээд тэтгэврт гарсан хойно одоо юу гэдгийг нийгмийн эмзэг давхарч шууд автоматар орохгүйгээр энэ чинь хоримтлалтай болох ёстой. Энэ тогтолцоогоо бид нэр өөрчлөх ёстой. Гэх мэтлэн ийм бол одоо бас томоохон ажлууд мэдээж байна л да. За Улаанбаатар хотын хэмжээнд аваад үзэхэд бол түрүүн хэлсэн. За мэдээж хэрэг одоо ингээд илүү одоо яг болж байгаа асуудлууд байгаа. Одоо бид нар чинь жишээлбэл юу гэдгийг монголчууд маань одоо энэ нийслэлийн ногоон бүс гэж ярьж байна. Ногоон бүс ямар чухал болохыг бид нар одоо ер нь бол бид нар чинь ойлгочлоо шүү дээ тийм ээ. Энэ талаар ч гэсэн бас тодорхой ажил хийгдэж байна. Одоо жишээлбэл Rio Tinto компанитай хамтраад энэ цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна. Ер нь цэцэрлэгт хүрээлэн байх хэрэгтэй юм байна. Энэ орчин бүртгэлээр иргэд тухайн одоо тэр газар нэгэнт орчин бий болцсон бол тэнцээ очиж спортоор хичээлэгч гэдэг юм уу. Ийм одоо ойлголтууд гараад ирлээ. Тэгээ зөвхөн өнөөдрийн анхан шатны хэрэгцээ биш чинь эстетик хэрэгцээ рүү бид нар чинь бас орж эхэлж байна шүү дээ. Ногоон бүстэй байх хэрэгтэй, байгууламжтай байх хэрэгтэй. Ингэж одоо дараагийн юмнууд өгчих хэрэгтэй. Эрүүл амьдрах ёстой. За төгжрээ бууруулах тал дээр ч гэсэн одоо юу гэдгийг тээврийн зөвхөн одоо бүгдээрээ энэ автомашинаар яваад байх биш. Энэ дулааны уйлралд одоо өөр тээврийн хэрэгслүүд. За ялангуяа маш олон залуучууд бас эрүүл мэндийн бодоод энэ дугуй ундаг болсон байна. Гүйдэг болсон, алхдаг болсон. Гэхдээ асуудлууд маш их байна. За эдгээр асуудлууд нь юу гэхээр мэдээж хэрэг одоо эргээдлийн төвчрөл Монгол одоо Улаанбаатар хот чинь жилийн 4 уйлралын одоо бие буруу санааг бол 9 сард нь тийм ээ 9-өөс одоо 8-9 сар нөр хасах температуртай байдаг юм газар шүү дээ тийм ээ. Тэгэхээр мэдээж хэрэг энэ чинь одоо нэг бол нийтийн тээврээр явна. Энэ нь хөгжөөгөө бол одоо энэ машин тэргээр явна гэсэн л ийм хоёр сонголттой. Гэтэл нийтийн тээврийн хүрэлцээ байхгүй байна. Одоо нийтийн тээвэр зөвхөн одоо юу гэдэг нь өнөөдөр автобус байна шүү дээ тийм ээ. Тэгэхээр босод одоо өөр нийтийн тээврээс хөгжүүлэх юм шаардлага хэрэгцээ байна. Энэ бүхэн өөрөө очоод
юун дээр л одоо холбогд санхүүжилт тийм ээ. Тэгэхээр урд өмнө одоо би бас энэ санхүүгийн байгууллагад ажиллалаа. Нэлээд олон жил ажиллалаа. Бас тодорхой үр дүнгууд гарлаа. Энэ туршлагаа бас энэ одоо нийслэл хотод бас одоо хэрэгжүүлэхэд хувь нэмэр болъё гэсэн бас ийм л бодолтой. За эргээд зөвхөн тээврийн асуудал биш. Утаа. Яагаад өнөөдөр энэ одоо агаарын бохирдол үүсээд байна вэ гэхээр бид бүхэн одоо юу гэдгийг энэ чинь орон сууцнд амьдарч байгаа нийслэлийн одоо хүн амны хэдэн хувь байгаа вэ? Тийм ээ. Тэгэхээр одоо энэ гэр хорооллыг багасгах чинь орон сууцчлалд явж ээж л энэ багсан шүү дээ тийм. Тэгэхээр илүү олон орон сууц бий болж ээж мэдээж хэрэг одоо энэ нийслэлийн одоо энэ агаарын бохирдол буурна. Тэгэхээр эргээд энэ орон сууцчлалын энэ хөтөлбөрүүд одоо энийг илүү одоо төрөгцтэй, илүү үр дүнтэй, хүрэлцээтэй явуулахын тулд эргээд энэ санхүүгийн хэрэгсэлтэй холбогдно. Тэгэхээр энэ туршлагаа бас одоо энэ нийслэл хоттойгоо хуваалцъя гэсэн ийм л бодолтой байдаг та. Ерөөсөл мөнгө л дөө тийм ээ. Мөнгө уйлгал одоо бүгдийг л хийж болгоно. Одоо ч харин тэгээд нэг үе одоо энэ нийслэл маань айтайхан болж байна. Нөгөө нийслэлийн эрхцэн байдлын тухай үлдтэй болчлоо. Одоо нэг гайгүй жигдэрх юмдаа ороод явах байлгуудаа хийгээд ахшгал өөрхий харагдах юм биш үү? Үнэхээр одоо түрүүн хэлсэн одоо энэ захиргаанаас Нямбатар даргаас бол маш олон одоо санаачлагууд гаргаад явж байгаа. Энэ ч гэсэн бол одоо мэдээж альва эмч нь өөрөө доктортой байж ээж түрүүн хоёлоо ярьсан шүү дээ. Одоо шууд өргөс авсан юм шиг өнөөдөр хийгээд маргааш үр дүн гарахгүй. Гэхдээ энэ өөрөө доктортой энэ бодлого хэрэгжиж үр дүн гарна. Үр дүнг нь одоо бид бүхэн амсна. Энэ бол одоо та бид хоёр Улаанбаатар хотод амьдарч байгаа хүн бүрт хамааралтай асуудал байна. Ямар зүйл дээр та илүү бодиттой хандахыг хүсдэг вэ? Ер нь яг хөө зүгээр би их прагматик л хүн л дээ. Одоо бас тийм янз бүрийн хийсвэр юм бол байхгүй байна. Тэгэхээр ер нь юм болгонд л одоо бодиттой хандахыг л хүсдэг юм л. Бол одоо албаар хийсвэр юм асууя та. Хэрвээ та маргаашхаа талаар мэдэж болохоор бол юуг мэдэх хүсэж байна? Маш сонирхолтой асуулт байна. Гэхдээ би эцэг хүн. Хүүхдүүдийн маань ирээдүй ямар байх вэ? Одоо 10 жилийн дараа, 20 жилийн дараа. Мэдээж хэрэг одоо бид бүхний хүүхдүүд ямар нөхцөлд, ямар орчинд яаж амьдрахыг өнөөдөр бид нар л одоо юу гэдгийг идэвхтэй байж байгаа. Өнөөдрийн одоо хүн бүрийн оролцоо шаарддаг. Тэгэхээр эн чинь хандлага нь өөрөө зөв байж ээж бид нар үр хүүхдүүдтэй одоо гоё орчин илүү одоо юу гэдгийг тааламжтай орчин бүрдүүлнэ шүү дээ. Ер нь Улаанбаатар хотын хувьд ч хэлэхэд за өөрийнхөө тухайч хэлэхэд одоо хүн бүртэл энэ ижилхэн Улаанбаатар хотод амьдарч байгаа, Монгол улсад амьдарч байгаа хүн бүртэл хамааралтай асуудал. Бидний үр хүүхдүүд энэ чинь амьдрын шүү дээ. Зөвхөн энэ хотод биш. Энэ улсад амьдрна. Тэгэхээр одоо юу гэдгийг нэг одоо хамаагүй шоудал үнэн худлын яриад маргааш одоо юу ч болсон хамаагүй зөвхөн өөрийгөө бодож болохгүй. Тэгэхээр ямар ч байсан нэг юм тодорхой одоо үр дүн гаргасан бодиттой түрүүн би хэлсэн одоо биелж болох үс ийм зүйлүүдийг хийж ээж бид нар ч өөрсдөө маргааш нь ч амьдрна. Бидний өөр хүүхэд ч амьдрна. Тэдний маань хүүхдүүд ч амьдрна шүү дээ. Тэгэхээр яагаад өөрөөс шалтгааллах юм боломж байх үед тодорхой хэмжээний үр дүн гаргаж болохгүй юм бэ гэсэн ийм бодолтой байдаг. Өнөөдөр маргаашийн танд аль нь илүү чухал вэ? Маргааш чухал шүү дээ. Маргааш зөв явахын тулд өнөөдөр бас чухал тийм ээ. Бид нар бол бас эргээд өчигдрөө бас одоо муулж харлуулж бас болохгүй шүү дээ. Өнөөдрийг хүртэл чинь авчирсан бидний өмнөх үе байж. Тэгэл эргээд би бас өөрөө түүх сонирхдаг л доо. Ингээд Монголын 20 дугаар зууны түүхийг энэ аваад үзэхэд бол энэ манай энэ тусгаар тогтнол. За ингээд одоо энэ 90-ад оны энэ их том шилжилт зэрэг нь манай энэ өмнөх үеийн бид бүхний одоо аав ээж эмээ өвөөгийн үе ч гэсэн бас амаргүй нөхцөл дундуур явсан. Ингээд үр дүнгийн ч гэсэн бид нар тодорхой хэмжээгээр хүртэж байгаа. Тийм ээ бид нар хүртээд л явж. За мэдээж хэрэг одоо тодорхой хэмжээний одоо буруу зөв хийсэн зүйл байх юм бол энийг нь засалруулах нь биднэрт л одоо боломж нь байгаа шүү дээ, тийм ээ. Таны хувьд таны хамгийн их сэтгэлийг зовоодог зүйл юу вэ? Одоо хүн чинь ер нь тэгэл олон зүйлд санаа сэтгэл нь зовно шүү дээ, тийм ээ. Яг тэрийг нэгж одоо хэлэхэд бас хэцүү. Гэхдээ мэдээж хэрэг ер нь ингээд явхад аз жаргал гэж ер нь юу юм бэ, тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө юм тайван орчинд амьдрах, тийм ээ. Илүү маргааштай ихтгэлтэй байх. Энэ бол хүн бүрдэл байдаг юм зүйл. Тэгэхгүй одоо нэг өглөө босоод нэг шин юм гараад ирдэг ч гэдэг юм уу, тийм биш юм нь илүү тодорхой байх хэрэгтэй л гэж боддог.
Одоо ингээд эргээд харахад та өөрийнхөө хийж байсан зүйлүүдээс ямар зүйлийг нь хараад бүр нэг тийм сайхан бахархдаг вэ? Энийг өстой би гоё хийж чадсан шүү. Би хөрөнгөний биржид ажиллаж байсан он жилүүд. За тэгээд тухайн үед одоо хийсэн зүйлүүдийн үр дүн нь одоо гараад явж байгаа л би маш их бахархдаг та. Мэдээж хэрэг эн чинь нөгөө аливаа ямиг чинь эхлүүлэх нь өөрөө зөв зүйтэй. Ингээд энэ өөрөө нөгөө тухайн үеийн одоо хийж байгаа ажлууд маань өөрөө ингээд зөв зүйтэй байсан учраас чинь үр дүн ингээ гараад явчих тийм ээ. Тэгэхээр мэдээж ямар ч юм хүн одоо юу гэдгийг ингээд ажил эрхэлж байгаа тодорхой хэмжээний одоо юу гэдгийг хариуцлага үйл ажиллагаа бол энэ үр дүнтэй одоо англиар энэ legacy гэж ярьдаг. Одоо үн цэн үлдээх гэсэн. Тэр үн цэнийг л одоо юу гэдгийг тодорхой хэмжээгээр бас бүтээж чадсан. Ингэсэндээ бол одоо бахархаж явдаг. Цаашлаад бол мэдээж хэрэг юм бүхэн 100% төгс байх боломжгүй шүү дээ угаасаа. Хорвогийн жам юм тийм ээ. Тэгвэл энийг одоо цаг хугацааны явцад улам сайжруулаад зас сайжруулаад явах нь бол одоо тэгээ дараагийн ажил хариуцж явж байгаа юм хүмүүсийн л одоо хийх ажил гэж байна. Таны гаргаж байгаа шийдвэрүүд байна да тийм ээ. Тэр шийдвэрүүдэд ер нь голчлон юу нөлөөлдөг вэ? За ер нь бол одоо голчлон би өөрөө л чинь одоо шийдвэрээ гаргана шүү дээ. Гэхдээ ойр тойрны хүмүүс за тэр дотроо их нэртэйгээ зөвлөлдөн, найз нөхдөдтэйгээ зөвлөлдөн тийм ээ. Аав ээжтэйгээ зөвлөлдөн. Заримдаа хүүхдүүдтэйгээ ч зөвлөлдөн. Ингэжээж одоо хамгийн ойр тойрны хүмүүс маань одоо хамгийн одоо боломж одоо рационал гэж ярьдаг тийм ээ. Ийм шийдвэр гаргах гэдэг яах вэ гэдэг. Тэгээд мэдээж хэрэг шийдвэр гаргах одоо хүн би өөрөө шийдвэрсэн шийдвэр гаргах. Таны гаргаж ирсэн сайн шийдвэрүүдээс хамгийн зөв болсон шийдвэр нь ямар шийдвэр вэ? Одоо гэр бүл болох. Зөв хүнтэй гэр бүл болох. Одоо эцэг их болох гэдэг чинь хамгийн том жаргал шүү дээ тийм ээ. Тэ одоо тэгэхээр бол мэдээж хэрэг юу тэр зөв шийдвэр байжээ. Ер нь хүн болгонд л тийм байгаа шүү дээ тийм ээ. Хамгийн муу шийдвэр нь ямар шийдвэр вэ? За ер нь бол би нэг тийм одоо түрүүн би хэлсэн тийм одоо прагматик маягийн юм. Тэгэхээр ингээд өнгөрсөнтэйгоо зууралдаад л одоо энэ чинь ингээд ийм алдаа байж тээ. Хүй хай гэдэг ингээд нэг тийм бодоод байхыг хүсдэггүй. Амьдрал бол энэ чинь ингээд нөгөө гол мөрөнтэй адилхан урсаад л явж байгаа зүйл шүү дээ. Таны цаашдын хамгийн том мөрөөдөл юу вэ? За мэдээж нөгөө одоо хувь хүн талаасаа. Тэгээд дараа нь одоо юу гэдгийг улс орон талаасаа. Хувь хүн талаасаа одоо өөрөө зөв зүйтэй яваад хүүхдүүдтэй зөв үлгэрлэл үзүүлнэ. Хүүхдүүд маань зөв зүйтэй хүмүүс болгосон гэсэн. Ийм мөрөөдөл биш энэ зориг. Тийм ээ. Мөрөөдлөхөөсөө илүү нөгөө прагматик одоо практик одоо юу гэдгийг энэ зориг. Нөгөөтэйгөр улс орны хувьд бол одоо юу гэдгийг хаан ч очисон бид нар чи монголоор өгүүлдэг шүү дээ. Тэгээд монгол гэдэг тэгэхээр нэг юм монгол гэсэн нэг юм юу гэдэг шиг тийм биш. Одоо монгол улс маань өөрөө бүх юм нь одоо зөв зүйтэй чиглэлдээ явсан. Иргэдэн нь одоо тодорхой хэмжээний бас юм хоригдлолтой болсон. Нэг хүн оногдоход дотоодын нийт бүтээгдэхүүн одоо дунд уулан илүү одоо баян дэлхийн баян зэрэгэлтэй орн болсон. Тийм улсын одоо иргэн болмоор байна. Гэхдээ эн чинь зүгээр одоо хэн нэгэнд одоо мэдээж хэрэг чинь улс орон гэдэг чинь өөрөө хамтын зүйл. Улс оронд энэ чинь амьдарч байгаа иргэн бүхэнд хамааралтай бүгд л хамт хичээж энийг бий болгоно энийг бүтээн л гэж боддог. Хүн мөхтлөө суралцдаг гэдгээ. Та одоо сүүл юунд илүү суралцахыг хүсэж байна? Ер нь би өөрөө их тийм янз янзын юм их тийм судалдаг. За ялангуяа одоо энэ түүхийн юм одоо юу гэдгийг түүхийн тал дээр ч гэсэн бас юм нэлээд тийм судалдаг хүн л дээ. Тэгээ яг зүгээр одоо ингээ бодохны бол бас илүү шин хэлүүд одоо шин хэл сурмаар байна ч гэдэг юм уу тийм бас сонирхлууд бас байна л да. Гэхдээ одоо бас цаг хугацааны хувьд бас боломжтой мó юм тий илүү олон мэдээлэл авмаар байна. Олон мэдээлэл авж байгаа хүн чинь өөрөө одоо юм сурахад тийм ээ илүү харьцуулах боломж үүсдэг шүү дээ. Эрсдэлтэй халахам хэрэг гаргадаг. Нөгөө прагматик хүн болохоор нэлээд сайн тооцсон байт юм болов. Мэдээж одоо хүний амьдралд одоо юу гэдэг хүн лимчнэр эрсдэлтэй халахмууд хийн. Гэхдээ бас аль болох одоо юу гэдэг гарч болох одоо хувилбарууд за ингүүл яах вэ? Хамгийн сайн одоо байж болох муу хамгийн муу гэх сценариудыг харж байгаа л одоо аль болох шийдвэрүүдээ
гаргахыг боддог. Таныг урагш тэмүүлэн алхаж байхад юу танд хүч өгдөг вэ илүү? Ерөөсөө л одоо энэ хүрээлж буй улсуудчууд гэр бүл, үр хүүхэд, найз нөхөд, ажлын хамт олон ер нь хүн чинь өөрөө нийгмийн хамт. Тэгэхээр эргэн тойрон зөв үнүүсээрээ хүрээлүүлэх тэр улсуудаа хэрвээ болох юм бол бас өөрөөс чинь шалтгааллах зүйл байвал бас зөв зүйтэй чиглүүлэх, зөв зүйтэй зөвлөх тийм ээ. Ингэжээж л одоо өр өгөөж одоо юу гэдэг үр дүнд хүрнэ гэж боддог. Хүнийг найз нөхдөөр нь дүгнж болно гэж ярьдаг шүү дээ тийм ээ. Та найз нөхдөөхөө ямар зан чанарыг нь бүр илүүд үздэг вэ? Яг хөө миний ийм бодол байдгийн. Хүнд ерөөсөө ийм хоёрхан баялаг байдаг гэдэг. Одоо дөнгөж төрөхөд л бий болдог тийм ээ. Нэг нь бол эрүүл мэнд, хоёр дахь нь цаг хугацаа. За тэгэхээр хамгийн урт хугацааны хөрөнгө оруулалт одоо хамгийн том хүнд одоо хүндээ хийж болох хөрөнгө оруулалт бол өөрөө цаг хугацаа. Олон жилийн хугацаанд одоо хамт нөхөрлөө одоо сайн муу амьдрал юм чинь янз янзын л одоо юм дундуур гараад явна. Тэгээд одоо юу гэдгийг нь одоо олон жилийн хугацаанд нөхөрлөж байгаа найз нөхөд тэгээ хамт олон тийм ээ. Эднээс л одоо юу гэдгийг илүү хүн чинь юу аав шүд. Одоо сэтэл, урам зориг. Та хамгийн сүүлд хинээс хамгийн сайхан үг сонсчээ. Тэр үг нь юу байв? Өдөр болгон л хүн чинь одоо хүмүүсээс урмын үг сонсдог шүү дээ. Яг ингээд хүн ингээд анхаарад яах юм бол хүнтэй зүгээр ингээд зөрөөд өнгөрөхөж ч гэсэн хүнээс урмын үг сонсдог. Жишээлбэл одоо юу гэдгийг юм. Зүгээр одоо товчхон уулзаад өнгөрсөн хүн ч байдаг юм уу? Одоо урал хой дээрч байдаг юм. Хүмүүсээс урмын үг бишгүй сонсдог. Тий. За сонсдсон байжээ. Ер нь анхаарад сонсох юм бол дархан дотомд урмын үг байдаг гэж шүү дээ. Гэвч та өөрөө хүнд ер нь хин урмын үг өгч чаддээ. Өгжээж аавна гэдэг шүү дээ. Тийм ээ, тийм философи ер нь чинь өдөрт халбал шууд олон жил хийсэн юм байна. Тэгэл хөмсгөө зангичаад байд юм уу? Тэр бол одоо яг миний одоо юм болгоныг болохгүйгээр хараад байд юм бол биш л дээ. Тэгэхээр хүн илүү өөрөө хүнд урам өгчээж л хүнээс урам аавна шүү дээ. Тэхгүй юу ч ихгүй тэгээд нэг хөмсгөө зангидаад суугаад байвал хин ямар хүн урам өгөх вэ? Бүхэл зүйлийг болохгүйгээр хараад те болцдоггүй байна гэдэл. Тэгээд л одоо хэцүү үстэй. Ажиллаж явахгүй л үү дээ. Тэ. Яг үнэ. За тэгвэл урмын өгч бас чамгүй сайхан өгдөг хүн бахнэ. Таны хувьд таны амьдралын хамгийн чухал зүйл юу вэ? Одоо гэр бүл үр хүүхэд хамгийн үнэтэй зүйл. Аав ээж, гэр бүл, үр хүүхэд хамгийн гол нь үр хүүхэд тийм ээ. За тэгээд мэдээж хэрэг одоо энэ хүрээлэн буй хүмүүс, найз нөхөд, хамт олон. Ер нь бол эн чинь ер нь хүний нийгмийн тогтцож өөрөө тийм байлаа шүү дээ. Эргэн тойрны ч улсууд л өөрсдөө сайн зөв зүйтэй байх юм бол та ч өөрөө тэднийг дагаа зөв зүйтэй бол. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу? Бусдаас би нэг онцгой энийг л илүү хийж чадна гэсэн зүйл юу? За яг одоо юу гэдэг юм би бусдуудаас хамаагүй илүү хүмүүсээс хамаагүй илүү өндөр гэж хэлэхэд одоо хэцүү тийм ээ. Тэр чинь одоо нэг тийм хийсвэр утгагүй зүйл шүү дээ. Зүгээр яг одоо харьцангуй сайн хийж чаддаг зүйл гэх юм бол мэдээж одоо энэ хамт олонтой байж чаддаг. Одоо ойр хүмүүстэйгээ бас ойр байж чаддаг. Харилцаан дээрээ одоо бас гайгүй байдаг ч гэдэг юм уу тийм зүйлүүд байна л да. Миний өөрийн бодол шүү дээ. Хүний хамгийн муухай зан чанарыг та ямар зан чанар гэдэг? Ер нь бол энэ хариуцлагагүй байтал. Одоо жишээлбэл ингээд хүнд юм хэлцдэг шүү дээ. За ингээд тгийгээд яадаг тэгээд хэлсэн амд өгөхгүй байх байдал. Тэр бол ер нь бол хамгийн тийм жоохон онцгой. Хамгийн онцгой зүйл л дээ. Хүнд чадахгүй юм а хэлчихэд тэгээд амлчаад алга болчихдог. Гэвч та өөрөө би харин түрүү хэлсэн. Тэгэхээр болохгүй юм хамаагүй яриад. Тэгээ нэг баахан одоо юу гэдэг нэг л гоё одоо чихэн дээр цэцэг ургуулна гэж хэлдэг шүү дээ. Ургуулчаад тэгээ дараа нь тэр одоо юугээ ядахна одоо эн чинь тэрийгээ би хэлсэн юм аа ямарч байсан bijүүлэхийн төлөө орлого хийх хэрэгтэй. Та азтай хүн үү? Азтай хүн? Яагаад юунд азтай байсан бэ? Одоо бүх юмд л азтай байна шүү дээ, тийм ээ. Хүн болно гэдэг чинь өөрөө мэдээж хэрэг одоо хамгийн том одоо хувь завшаан тийм ээ.
эргэн тойрон байж байгаа хүмүүс чинь өөрсдөө бас аз жаргалтай эрүүл энх байна гэдэг бол азтай байх юм. Хамгийн гол үндэс. Амжилт гэдэг зүйл чухам юу юм болоо? Та өөрийгөө хэр амжилттай яваа гэж бодож байгаа вэ? Өөрийнхөө зүгээр би боддогоор хэлэхэд амжилт гэдэг бол зорьсон зорилготой хүрэх. Тэгээ хүн чинь янз янзын зорилго тавина шүү дээ. Өдрийн ч зорилго байж гэн. Дунд хугацааны, урт хугацааны. Тэгэл энэ зорилтуудаа хүрэх чинь л өөрөө амжилт. 20 жилийн дараах алтай хаана байх бол үр хүүхдүүд маань өөрөө 20 жилийн дараа ч бас нэлээд одоо амжилтанд хүрчих байх. Миний одоо бодсон одоо ийм одоо миний ч байх тэ энэ хүүхдүүдтэйгээс харилцсан ярилцсан. Тэгээд энэ зорилгуудаа бас хүрсэн байх болов уу гэж бодож байна. Хүн зорьсон зорилгодоо одоо хүрэхийн тулд за мэдээж ойлгомжтой шаргуу одоо хөдөлмөрлөх л баг тийм ээ. Зорилгоо хараад хөдөлмөрлөх. Түүнээс гадна юу байж болох вэ? Яг мэдээж одоо энэ хөдөлмөрлөн зорилго тавина гэдэг чинь дандаа л энэ чинь нөгөө нэг нийгэмт л болж байгаа одоо юу гэдэг хүн чинь өөрөө нийгмийн амьтан учраас. Тэгэхээр тэр одоо тухайн одоо зөв хүрээллүүлэр одоо зөв хүмүүсээр өөрийгөө одоо хүрээлүүлэх гэдэг юм уу? Өөрөө зөв хүмүүстэй хамт байх ч гэдэг юм уу? Энэ одоо хамгийн гол чухал фактор болов. Ингээд бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцсон танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдралд тань өндрөөс өндөр амжилтыг хүсэн ёо. Баярлалаа тань. Тэгээ та бүхэнд ч гэсэн бас өндрөөс өндөр амжилтыг хүсэн ёо. Танаа нэвтрүүлгүүдийг би бас үзсэн. Үнэхээр бас энэ нөгөө хүмүүсийн тухай зарим хүмүүсийн бас төдийлөн сайн мэдэхгүй тийм хүмүүсийн тухай ч гэсэн бас илүү одоо яг хувь хүн талаас нь харуулсан бас юм мундаг нэвтрүүлэг. Тэгээ та бүхнийхээ одоо цаашдын ажилд өндрөөс өндөр амжилтыг хүсье. Баярлалаа. Баярлалаа. Зуун асуулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар ийхүү өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол Ардын намын нарийн бичгийн дарга өдрөц зүйлийн гишүүн Хангаан Алтай хүрэлцэн гэж оролцлоо. Та бүхэндээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзтлаа. Түр баяртай.